Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөг үндэслэн нэг компани шатхуун түгээх салбарууд болон агуулгаар төлөвлөгөө шалгалтыг хийсэн байна. Шалгалтыг хийхдээ эрчим хүч, газар, геодез, зураг зүүн хяналт, хэмжил зүй, авто тээвэр, хөдөлмөрийн чиглэлээр хийсэн байна. Учир нь өнгөрсөн онд дээрх 5 үзүүлэлтээр дунд буюу түүнээс доош үнэлгээ авсан байгууллагууд дээр дараа жилийн төлөвлөгөө шалгалтыг хийж зөрчилдлийг ялгуулан ажилладаг байна. Хэн шалгалтыг бол тухайн объектуудын газар дээр нь хууль тогтоомж стандарт хэрхэн хэрэгжиж байгаа байдал дээр шалгахаас гадна холбогд хүч хөрөмтөд одоо танилцаж шалгалтыг хийдэг. За яагаад нэг компаниг зөвхөн энэ жил одоо сонгосон бэ гэхээр манайх байгууллага өнгөрөх оныхоо төгсгөлд эх онд хийгдэх хэн шалгалтаа төлөвлөдөг. Тэгвэл шалгуур үзүүлэлтээр бол нэг компани 5 чиглэлээр дундуу юу их хэрэгсэлтэй үлдсэн учраас сонгогдсон байдаг. За хэн шалгалтын явцад бол чиглэлээрээ бид нар хэн шалгалтыг хийсэн. Эрчим хүчний чиглэлээр бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч миний зүгээс бол ярихад бол тодорхой бас зарим нэг бол нийтлэг зөрчлүүд илэрч байна. Одоо газрын тасны бүтээгдэхүүн хадгалах агуулгын үед одоо агуулгын агуулга дээрх савны дүүргэлтийн хэмжээг одоо тодорхой хэмжээнд хүрсэн нөхцөлд автоматар мэдрэх ч юм уу дүүрсэн нөхцөлд гадуур дуслах томд хөрөмж одоо суйрлагдаагүй байна. Онтраа хөөсөн систем зарим савнуудад бол суйрлагдаагүй нийтлэг зөрчлүүд бол агуулгын үед. За шатхуун түгээх станцуудын үед заавал газардуулах хэвээр зарим цэгүүдийг газардуулаагүй хэмжилт хийгээгүй зөрчлүүд илэрч байна. Мөн буулгах талбайн хашлах стандартын шаардлага хангасан хэмжээнд өндөр биш гэмтэж эвдэрч эвдэрсэн зөрчилтэй. Мөн машин түгээгүүрээс чирсэн тохиолдолд үе түгээгүүр гэмтэрснээс шатхуун түгээх станцын талбай дээр асгарсан газрын тосны бүтээгдэхүүнийг цуглуулах суугчл буюу эсвэл байгууламж байхгүй байна. Мөн түгээгүүр дээр аюулгүй таслагч хийгдэг гэх мэт зөрчлүүд бол ирэлдэж байлаа. Харин хэмжил зүйн шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй гэсэн хэдий ч иргэдийг өөрсдийн хувийн хяналтаа сайн тавьж ажиллахыг албаны хүн зөвлөлөө. Миний хувьд бол хэмжил зүйн хяналтын улсын байцаагч хуваар бол тухайн одоо объектд бол хэмжих хэрэгсэл одоо та бидний сайн мэд түгээгүүрийн шалгалтын хэмжээ дамжаа энэ юм дээр бол хяналт тавьдаг байгаа. Энэ чиглэлээр бол хяналт шалгалт бол хийсэн. Ерөнхийдөө нэг компани түгээгүүрүүд бол хэвийн үйл ажиллагаа бол одоо сайн ямар нэг байдлаар иргэдийг хохироосон ийм зүйлгүй ийм хэвийн үйл ажиллагаатай явж байна гэдэг ийм эхний шатны одоо шалгалтын дүн бол гарсан байгаа. Ерөнхийдөө эцсийн дүн бол одоо одоогор бол бас бүрэн эцэлж гараагүй байгаа. Хэн шалгалттай үргэлжилж явж байгаа. За ерөнхийдөө манай иргэд бол хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байгаамаа. Ерөнхийдөө бол бид нар энэ өөрсдөө хэрэглэгч учраас хэрэглэн дээр хяналт тавих асуудал дээр бол зөвхөн төрийн байгууллага зөвхөн одоо хяналт шалгалтын байгууллагад найдах гэхээс илүү иргэд өөрсдийнхөө одоо хэрэглэгчийн хяналтыг бол маш сайн тавьж ингэж явах шаардлагатай. Манай мэргэжлийн хяналтын газар бол хэрэглэгчийн хяналтын хуудас гэдэг албан ёсоор гаргасан. Манай мэргэжлийн хяналтын ерхий газрын вебсайтаар дамжаад тэр хяналтын хуудсыг татаж авч ашиглах иргэдэд бүрэн боломж байгаа. Мөн иргэд маань өөрсдөө тухайн одоо хэрэглэж байгаа түгээгүүр маань тухайн одоо шатхуун түгээх станцын маань одоо шахалт юм найдвартай байна уу гэдэг дээр иргэд өөрсдөө бас давхар хяналт тавиад хэрэг одоо өөрийг нь охиросон янз бүрийн асуудал гарах юм бол бас мэргэжлийн байгууллагад хандаад асуудлаа шийдвэрлэх ийм боломж олгоцсон нь хуулиар нээлттэй гэдгийг иргэдэд онцгой нь хэлмээр байгаа. Энэхүү төлөвлөгөө шалгалтыг жилд нэг удаа нэг байгууллага дээр хийж стандартыг нь баталдаг байна. Харин иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтуудыг зохион байгуулах боломжтой гинэ. Мөн түгээгүүр бүрт байдаг баталгаажуулах хуудсыг иргэд өөрсдөө үзэж он сарыг сайн харж шалгах хэрэгтэй юм. Баталгаажуулах хуудсыг хагас жилд нэг удаа улсын хэмжил зүйн улсын байцааг шалгаж баталгаажуулдаг байна.